Hey, welcome to Hot Fantasy Podcast. За манайхаа юу яцгаана бүгдээрээ коронавирустэйгээ дор бүрнээ тэмцээд амьдраад явж байгаа. Коронавирус гэснээс сүүлийн үед Солонгос улсад маш хурцтайгаар тархаж байгаа. Одоо бараг 4,000 5,000 бараг хүрсэн байна. Маш хурцтай тархаж байна. Тэгээд үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр одоо манай подкастыг мэдээж хамгийн ихэнд бол Монголоос бол хамгийн их хүн сонсож байгаа. Тэгээд дараад нь бол Солонгос улсад суугаа манай монголчууд маань бас их олон сонсдог юм байна лээ. Тийм учраас одоо Солонгос ажиллаж амьдарч сурч байгаа сонсогчдоо энэхүү айхтар тархацтай вирусын эсрэг бүгдээрээ дор бүрнээ хувийн ариун зүрээс ихэд маска зүгээд аль болох олон нийтийн газар очихгүй байж эрүүл саруул байхыг бас хувийнхаа зүгээсээс хүсэж байна. Тэгээд ер нь ганц Солонгос гэлтгүү гадаадд суугаа Монголд суугаа бүх сонсогчдоо энэхүү айхтар вирусын эсрэг бүгдээрээ тэмцэе гэж хэлмээр байна. За тэгээ мэдээж коронавирус одоо Америкт бас гарцсан байгаа. Тэгэхээр Америкт бас нэлээд хурцтай тархаж байгаа юм байна лээ. Тэгэхээр магадгүй одоо хөлбөмбө бүгд бол нэлээд олон коронавирус гарсан газруудын арга хэмжээ хөлбөмбөгийн тоглолтуудыг бол цуцалсан шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй муугаар бодох юм бол Америкт ингэж гарч байгаа учраас NBA-гийн тоглолтуудыг ч гэсэн цуслах эсвэл үзэгчгүй явуулах ийм одоо магадлал бас байгаа юм байна лээ. Тэгэхээр аль болох бити тэгээсэ гэж бас хүсэж байна. За тэгээд энэ вирус ч яг хуу NBA-гийн ертөнцид маань нэлээд олон гой тоглолтууд, нэлээд олон гэмтэл эртлийн мэдээллүүд гарсан нэг ийм завгүй 7 хоног болж өнгөрсөн. За тэгээд мэдээж өнгөрсөн 7 хоногт гарсан гол мэдээллийг бэлтгэсэн байгаа. За тэгээд олон яг нуршилгүйгээр шууд подкаст руугаа орё. За тэгээд мэдээж өнгөрсөн 7 хоногийн хувьд бол нэлээд том тоглогчид гэмтсэн бас нэг тийм хүндхэн 7 хоног болж өнгөрлөө. За хамгийн ихний мэдээ нь бол мэдээж Philadelphia 76ers багийн холбогч Ben Simmons-ийн хувьд нурууныхаа доод хэсэгт гэмтэл авснаар талбайг чөлөөсөн байгаа. Энэхүү гэмтэл нь бол эхлээд тийм хүнд гэмтэл гэж ер нь харагдаагүй. Тэгээд тоглолт дуусаад маргааш нэхэд ер нь нэлээд тийм хүнд гэмтэл гэдэг нь ер нь тодорхой болсон байгаа. За хамгийн ихний оншоор бол 2-7 хоног эмчилгээ хийлгээд тэгээд дахиж үзүүлээд хязгаар гарахаа шийднэ гэсэн ийм одоо мэдээлэл гарсан бол яг хамгийн сүүлд авсан мэдээллээр бол Ben Simmons-ийн гэмтэл бол нэлээд тийм хүнд гэмтлээ. Тийм учраас хэрэг хугацаа орох нь бол мэддэхгүй байна. Тэгэхээр хугацаа тодорхойгүй гэдэг ийм одоо мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бас нэлээд тийм хүнд гэмтэл юм байна гэж энэхүү одоо мэдээллээс бол харж болохоор. За тэгээд хүнд гэмтэл нь бас тодорхой болсон уу? Philadelphia 76ers багаас Simmons-гүй тоглох боломж хөлбөрүүдийг эрэлхийлж эхэлсэн байгаа. Тийм учраас Ben Simmons-ийн үйлдэл баг дуусчлаа гэж би өвдө харж байна. Тэгэхээр хэрвээ одоо Ben Simmons-тэй хүмүүс бол хайчхад бол нэг тийм буруудахгүй хаа. Ер нь бол энэхүү гэмтлээсээ улиралдаа эргэж ирнэ гэсэн юм одоо найдлага бол их бага байна гэж одоо хувьдаа хэлмээр байна. Тийм учраас Ben Simmons-ийг хаяад өөр тоглож авсан дээрээ гэж зөвлөх байна. За Ben Simmons-ийн эзгүүд бол мэдээж Philadelphia 76ers багаас хамгийн одоо гэлтаах Вайлын өсөг тамирчин бол мэдээж Shake Milton байгаа. Тэгэхээр Shake Milton гэдэг залуу өнгөрсөн 7 хоногийг бас шуугууллаа. Simmons-ийн гэмтлээс хойш 14 холын шийдэлтийг өнөөдрийн тоглолтод оролцуулаад нэгийг ч алдалгүй хийсэн байгаа. Тэгэхээр үнэхээр довтлогоонд бол үнэхээр супер байгаа Shake Milton-гийн. Тэгэхээр одоо нэг гэмтэлтэй нэгэнд боломж олгодог гэдэг шиг одоо энэ Shake Milton гэдэг залууг гаргаж ирж тэ энэ залуу цаашдаа плей-оффт энэ урт сунгаан чинь энэ баг хэрэгтэй юм гэдгийг баг ойлгуулчих шиг боллоо. 76ers багийн хувьд. Тийм учраас Shake Milton хэрвээ танаа waiver дээр чинь те хогон дээр чинь байх юм бол шууд аваарай гэж одоо зөвлөх байна. 12 олон түүнээс дээш хүнтэй лигт бол маш боломжийн гой сонголт байгаа. Тийм учраас Simmons байхгүй үед бол үнэхээр зоргоороо шидэж байгаа. Тэр нь ч орж байгаа. Тэгээд үнэхээр супер байгаа. За тэгээд Shake Milton-гаас гаднаас Alec Burks-ийн минут вайлнаас нэлээд өсөж байгаа. Яг уу Shake Milton үнэхээр сайн байгаад байгаа учраас түүнд дарагдаад байгаа боловч хэрвээ Shake Milton-гийн те шидэлтүүд нь орохгүй сайн тоглож чадахгүй болчих юм бол Alec Burks бол хамгийн их минутыг идэх ийм одоо тамирчин мөн гэдгийг бас хэлмээр байна. Тийм учраас Alec Burks-ийг 14 түүнээс дээш хүнтэй лигүүдэд бол дажгүй сонголт болчихно гэж хувьдаа бодож байна. За дараагийн нэг мэдээ нь мөн Philadelphia 76ers багийн нөгөө Joel Embiid-ийн хувьд
зүүн мөрөндөө гэмтэл авснаар мөн талбайг шөлөөлсөн байгаа. За тэгээд азар энэ тийм ноцтой гэмтэл бишээ гэдэг ийм одоо мэдээлэл гарсан байгаа. Тэгэхээр үнэхээр азтай хэрэг байна. Хэрвээ Joel Embiid бас Simmons шиг үлрэлэн дууссан байсан бол 76ers багийн амжилт бол үнэхээр уруудах байсан. Тэгээд Joel Embiid 1-7 хоногийн дараа дахиж үзүүлээд хязгаарлалт бад гаргахаа шийднэ гэсэн ийм одоо онш гарсан байгаа. За тэгээд 76 багийн хувьд бол үнэхээр харамсалтай 2 том одоо ингээд бэртэл алчлаа. Тийм учраас энэхүү хоёроо байхгүй үед аль болох унахгүй хичих хэрэгтэй. Ийм одоо хүнд даалгавартай тулах байна. За тэгээд Joel Embiid-ийн эзгүүд бол мэдээж Al Horford-ийн минут вайл нь бол хамгийн их өсөх байгаа. Яагаад гэх юм бол үлээл ихснээс хойш Joel Embiid Al Horford хоёр талбайд зэрэг байхаар дандаа ашиггүй байгааддаг байсан. Тэгээд Al Horford-ийн үнц нь бол навс унсан шүү дээ. Тэгээд одоо Al Horford Joel Embiid-ийг байхгүй үед нөгөө өмнөх формоо олж авах хэрэгтэй байна. Гэхдээ өмнөх тоглолтуудад ер нь team сайн тоглолтуудыг ер нь үзүүлэхгүй байгаа. Тэгэхээр бас хэцүү байна. Гэхдээ Al Horford ирвээ одоо тий хүмүүс хайцсан байх юм бол түүнийгээс аваад ашиглахад бол буруудахгүй сайн сонголт болно гэж хэлмээр байна. За тэгээд дараад нь бол мэдээж Tobias Harris байгаа. Tobias Harris-ийн бол мэдээж өснө ойлгомжтой. Хоёр одно байхгүй одоо ганц одоо багаж ширэх хүн нь бол уул нь Shake Milton биш Tobias Harris байна. Тийм учраас Tobias Harris-ийн шидэх тоо, товтлоонд оролцох тоо нь хамгийн их өснө. Тийм учраас Tobias Harris-ийн value бол хамгийн их өсөх байгаа. За тэгээд мэдээж түүний гэмтлээс шалтгаалаад Furkan Korkmaz-д бас минутаас нэлээд олдно. За сэлгэнээс бол Kyle O'Quinn бас нэлээд мэд олдно. За Kyle O'Quinn бол 16 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол илүү тохиромжтой. Korkmaz-д бол 14 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол авахд бол буруудахгүй гэж хэлмээр байна. За дараагийн нэг мэдээ нь бол маш харамсалтай нэг мэдээ байна. Indiana Pacers багийн хамгаалагч Jeremy Lamb зүүн өвдөгнийхөө ACL-ийг тасалж тэгээд мөн зөөлнөд нь урагдаж тэгээд мөн бас жоохон хугарал авсан гэдэг ийм одоо аим ноцтой гэмтлийг одоо авлаа. Тэгээд Jeremy Lamb уул нь Indiana-гийн ирээдүйн төлөвлөгөөнд бол байсан ийм одоо тоглогч байсан. Тэгээд ч ер нь их муу өрн байгаагүй штэ. Тэгтээ ажиг байгаадсан. Тэгээд маш харамсалтай нэг ийм гэмтлийг авлаа. За тэгээд мэдээж түүний дутхгүй хаглаанд ороод ирэх хөлрөлийн ихээр бол баг ирэхгүй бах. За баг оноос цаашаа 21 онд ер нь ирэх одоо магадлалтай байхаа гэж хувьдаа бодож байна. За тэгээд мэдээж маш харамсалтай мэдээ. Энэхүү одоо тамирчны карьерт бас нөлөөлөхөөр ийм одоо том гэмтэл боллоо. За тэгээд мэдээж түүний гэмтлээс шалтгаалаад одоо вайл нь өсөж байгаа тамирчдыг харах юм бол Holiday-гийн ах トゥ ус хамгийн их одоо боломж минут value нь олдож байгаа. Ер нь Justin Holiday болон Aaron Holiday-гийн хувьд Lamb гэмтээс хойш маш сайн тоглож байгаа. Ялангуяа Justin Holiday сүүлийн 3 тоглолтонд 10-аас дээш нь авцсан байсан. Тэгэхээр одоо эхлээд Justin Holiday хэрвээ арай илүү одоо үнэлэгдэх байх гэж удаа бодож байна. Тэгээд Aaron Holiday ч ер нь сайн байгаад байгаа. Тийм учраас яг энэ хоёрыг хэн нь илүү гэдгийг бас хэлэхэд бас нэлээд хэцүү ийм одоо юм байна. Гэхдээ би хувьдаа бол Justin Holiday-г арай илүү үзнэ. За тэгээ энэ хоёрыг бол мэдээж 14 болон түүнээс дээш хүнтэй лигүүдэд бол авахд буруудахгүй. За тэгээ мэдээж бас Oladipoгийн минут бас нэлээд өснө гэж удаа харж байна. За дараагийн мэдээ бас нэг хүнд гэмтэл байна. Dallas Mavericks багийн холбогч Jalen Brunson-гийн хувьд баруун мөрнийхөө шүрмсийг бас тасалсан гэдэг ийм одоо мэдээ авлаа. Түүний хувьд энэ үйлрэл нь маш сайн тоглолтыг үзүүлж ирсэн. Ялангуяа Дончичиг байхгүй үед бол үнэхээр сайн тоглолтыг үзүүлж фэнтези лигүүдийг бол аварж ирсэн шүү дээ. Тэгээд Дончич ирсэн ч гэсэн тухайн минутанд бол үнэхээр үр бүтээлтэй ийм сайн тоглолтуудыг үзүүлж ирсэн. Үнэхээр харамсалтай ийм нэг мэдээ байна. Тэгээд мэдээж мөн Dallas Mavericks баг одоо плей-офф дайрах гэж байгаа багийн хувьд маш том ийм гарц хохирол амслаа. За тэгээд мэдээж Jalen Brunson эзгүүд бол Delon Wright болон Seth Curry тэгээд JJ Barea зэрэг тоглогчдын минут бол нэлээд өснө гэж харж байна. Ялангуяа сүүлийн үед бол Seth Curry үнэхээр сайн байгаад байгаа. 3-аас бол үнэхээр алдахгүй шийдэж байгаа. Түүнийг бол үнэхээр сайн ашиглаж байгаа гэж удаа бодож байна. За тэгээд мэдээж Seth Curry-г 12 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол авахд бол буруудахгүй үнэхээр сайн сонголт болно. Хэрвээ та 3 шийдэлд оноо гих зэрэг үзүүлэлтүүд хэрэгтэй бол Seth Curry-г бол заавал аваарай гэж хэлмээр байна. За тэгээд дараад бол мэдээж Delon Wright байгаа. Тэгээд Delon Wright яг хуу ер нь бол нэг хүссэн хүлээлтэнд ер нь хүрэхгүй байгаа. Тэгвэл яг хуу ер нь хамгаалалтын үзүүлэлтүүд хэрэгтэй тий. Тэгээд баг зэрэг ассист хэрэгтэй ч юм уу ийм хүмүүс бол түүнийг л авахд бол буруудахгүй баха гэж удаа бодож байна. За тэгээд 14 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол Delon Wright-ыг бол аваарай гэж зөвлөх байна.
За JJ Barea-гийн хувьд бол нэг мэд олдохгүй байгаа. Яг үннийг хэлэхэд бол Jalen Brunson байхгүйсэн. Тийм учраас JJ Barea-г 16 олон түүнээс дээш хүнтэй лигүүд бол авахд болно гэж бодож байна. За дараагийн нэг мэдээ нь бас нэг хүнд гэмтэл бэртлийн мэдээ байна. Phoenix Suns багийн хамгаалагч Kelly Oubre-гийн хувьд баруун өвдний зөөлөн хэд нь одоо тасарсан гэдэг ийм одоо мэдээ авлаа. За тэгээд Kelly Oubre бол энэ жил үнэхээр сайн байсан. Phoenix багийн ер нь хамгийн гол хүмүүсийнх нь нэг байсан. Тэгээ бараг Devin Booker-ийн дараа орохоор ийм одоо сайн тоглолтуудыг үзүүлж исэн. Түүний хувьд бол үнэхээр харамсалтай ийм нэг мэдээ байна. За тэгээд одоогоор түүнийг хизээ ирэх нь бол тодорхойгүй байна. Яг өвдгөр дагнсан одоо мэрэгжлийн яг эмчид үзүүлж түүний одоо бодлыг сонсноо гэсэн ийм одоо мэдээ гарсан. Тэгэхээр магадгүй бараг хагалдаанд орчих нөхцөл байдлаар үүссэн байхаа гэж хувьдаа бодож байна. Тэгээ тийм учраас Kelly Oubre-гийн энэ үйлрэл юм баг дууссан гэж хувьдаа бодож байна. За тэгээд хэрвээ Kelly Oubre байх юм бол хаяхад бол буруудахгүй байх шүү гэж зөвлөмөр байна. За тэгээд Kelly Oubre-гийн эзгүүд бол мэдээж Mikal Bridges-ийн минут value бол хамгийн их өсөж байгаа. Тэгээд Kelly Oubre байсан ч гэсэн Mikal Bridges, Kelly Oubre гэдэг хоёр тоглогчийг зэрэг ашиглаадсан 3-4 дээр. Тийм учраас Mikal Bridges-ийн fantasy value үнэхээр өссөн. Тийм учраас 12 олон түүнээс дээш хүнтэй лигүүд бол заавал байх тоглогч шүү гэж хэлмээр байна. Ялангуяа хамгаалалтын үзүүлэлтүүдийг бол үнэхээр сайн өгдөг. Стилийг бол үнэхээр сайн хийдэг. Тэгээд сүүлийн үед бол үнэхээр давталгаанд бол үнэхээр сайжирчаад байгаа. Тэгээд 3-аас идж байгаа, оноо авж байгаа, самбраас мөнгө авж байгаа гэх мэт үзүүлэлтүүдийг бол сайн хийнэ гэж хэлмээр байна. За тэгээд дараад нь бол мэдээж Dario Saric-ийн value бол бага зэрэг өснө. Гэхдээ Saric-ийн хувьд бол тийм сайн биш байгаад байгаа. Гэхдээ яг 14 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол түүнийг авчихад бол буруудахгүй байхаа гэж бодож байна. За тэгээ мөн Cameron Johnson гэдэг залууга энэхүү залуугийн бас value нь бол бага зэрэг өснө. Их 3-аас их сайн шиддэг ийм залуу байна лээ. Тийм болохоор 14 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол 3 болон оноо эрэхтэй хүмүүс бол түүнийг бол авахд бол буруудахгүй байхаа гэж бодож байна. За яг өчигдөр буюу яг бүтэн саяны шөнө яг энэхүү подкастнда бэлдээд мэдээ араа байжсэн чинь Sacramento Kings багийн төвийн тоглогч Richaun Holmes-ийн хувьд шинэ мэдээ гарлаа. За тэгээд ер нь баг үлээлэн дуусчлаа гэдэг ийм одоо яриа маш их гарсан түүний хувьд. Бертлээсээ дөнгөж ирж байгаа дахиж гимтээд тэгээд одоо 2-7 хоногийн дараа ирнэ гэсэн ийм одоо онцтой байсан бол өчигдөр түүний хувьд бүтэн бэлтгэлд оролцоод 3-аа шидэж байгаа, данк хийж байгаа гэх зэрэг тоглолтуудыг нь хийсэн гэсэн. Тэгэхээр түүнийг одоо хажуугаас нь харж ирсэн хүмүүс бол бүр яг бэлэн болцсон юм шиг харагдаж байгаа гэдэг ийм яриа өгсөн байгаа. Тэгэхээр магадгүй хугацаанаас өмнө ирээд энэ 7 хоногт ирчийг үгүйсэхгүй ийм одоо мэдээ гарсан. Тийм учраас Richaun Holmes-ыг хэрвээ хаяаг байгаа хүмүүс байх юм бол байлгаж агаарай. Магадгүй энэ 7 хоногт за үгүй юм аа гэхэд дараа 7 хоногийн ихээр бол ирчих бол магадaltaй юм байна шүү гэж хэлмээр байна. За дараад нь бол мэдээж Golden State Warriors багийн хамгаалагч Stephen Curry-гийн хувьд 3 сарын 1-нд эргэж ирнэ гэдэг ийм одоо мэдээллийг нөгсөн байсан. Тэгэхээр Washington Wizards багийн хэсэг буюу яг Монголын цагаар өнөөдөр буюу нэгд өдөр ирнэ гэсэн ийм одоо хуваар байсан бол багийн зүгээс хуралдаад Steph-ийг ирүүлэхгүй гэдэг ийм шийдвэрт хүрсэн байгаа. Тэгээд багийн зүгээс Curry-г илүү одоо бэлтгэл илүү оролцож, илүү одоо багтаагаа ойлгоцож байж эргэж ирнэ гэсэн ийм одоо мэдээлэл өгсөн. Тийм учраас 3 сарын 10-даар гэдэг дараагийн нэг ийм тов бол байна. Гэхдээ Curry 3 сарын 10-нд ирнэ гэдэг ийм яг баттай зүйл биш. Магадгүй хөдөлгөөн дуустсан ч магадгүй гэж хувьдаа бодож байна. Би бол хувьдаа бол Curry-г эргэж ирээд ямар ч хэрэггүй л гэж бодоод байгаа юм. Тэгээд Curry өөрөө ирэх гээд ах шиг байгаа. Тэгээд Warriors-ын зүгээс бол түүнийг баг ирүүлмээргүй юм шиг харагдаж байна. За тэгээд аль нь ялж Curry хизээ гарахыг бол дараа 7 хоногт бас шинэ мэдээ бол гарчих байхаа гэж бодож байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт болсон гол фэнтезид нэмэр болох үз мэдээлэл нэг иймэрдүү байла. За тэгээд шууд дараа 7 хоногийнхоо фэнтези таамаглал буюу прогноз руу орё. За тэгээд дараа 7 хоног буюу NBA-гийн хувьд 20 дугаар 7 хоног эхэлж байна. Тэгээд 20 дугаар 7 хоног гэдэг бол фэнтезигийн хувьд бол плей-оффын шат эхэлдэг ийм нэг 7 хоног байгаа. Яг нь лиг өөрч гэсэн хамгийн одоо эхний плей-офф эхэлдэг 7 хоног нь бол 20 дугаар 7 хоног байгаа. Тийм учраас дараа 7 хоногт фэнтези плей-офф нь эхэлж байгаа хүмүүст сонсогчдоо бүгдээнд амжилт хүсье. За тэгээд мэдээж плей-оффт бол миний хувьд бол нэг юм хоёр тактикийг баримталж
тоглодог байгаа. Тэгээд энэхүү хоёр тактикт бол ер нь бол фэнтези архаг тоглодог хүмүүс бол мэднэ. Маш чухал юм хоёр зүйл байгаа. За эхний тактик нь бол пант буюу одоо зарим статистикуудаа хаяад яг гол статистикууд дээр төвлөрөөд тэднэртэй ялахыг зорддог ийм одоо нэг тактик байдаг. Энэ нь болохоор яг жишээлх юм бол 5 юм уу 6 стат дээр яг гол хүчээ төвлөрүүлээд тэгээд яг эдгээр 5 юм уу 6 стата аваад одоо бусад үлдсэн 3 юм уу те 4 статыг хайна гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй тоглодог байгаа. Энэ нь болохоор мэдээж fantasy playoff гэдэг бол хэрэг хожих те 5-4-өр хожих бол ямар ч ялгаагүй. Та адилхан л дараагийн шатны шалгарна 5-4-өр хожсон, 9-1-ээр хожсон, 8-1-ээр хожсон ямар ч ялгаа байдгүй. Тийм учраас миний хувьд бол нэг 6 статистик дээр ер нь нэг төвлөрдөг байгаа. За эдгээр 6 статистик дээр төвлөрөөд эдгээр 6 статистик авах юм бол 6-3-оор хожин те. За эдгээр 6-аас за айл чинь сайн байх юм бол за нэг статистик авах те. Нэг статистикийг өгж болж байна те. Тэгэхээр 5-4-оор л хожин гэсэн үг. Тийм учраас пант буюу зарим стата хаяад яг гол статистикүүд дээр төвлөрөөд тэдгээр сайн өгөх тамирчтай хогноос аваад ингээд тоглох юм бол танд одоо илүү одоо амжилттай дараагийн шатанд шалгарах нөхцөл бол бүрднэ гэсэн үг. За хоёрт нь бол мэдээж одоо стриминг гэдэг тактик байгаа. Энэ нь болохоор мэдээж ойлгомжтой. Та дараа 7 хоногийнхоо хуваарийг харж агаад олон тоглогчтой багаас хүнээ аваад тоглох. Дээрээс нь 7 хоногийн ихээр одоо back to back тоглолттой буюу жишээлх юм бол 2 дугаар 7 хоногийн хувьд 1-2 дахь өдөр Сантаны Spurs баг тоглолттой. Тийм учраас эхлээд одоо Сантаны Spurs багаас тамирчин аваад тэгээд 3 дахь өдрөөс нь хаяад те дахиж одоо back to back багийн тамирчин аваад ингээд тоглох юм бол та эсрэг багаасаа олон тоглолт хийж хожих магадлал чинь улам их өснө гэсэн үг. Тийм учраас энэхүү хоёр тактикийг ашиглаж тоглох юм бол фэнтезид амжилт үзүүлэх үнэхээр боломжтой болж ирнэ гэсэн үг. Тийм учраас энэхүү хоёр зүйлийг нэгт баримталж мөн байнгын фэнтезигаа эргэж тойрч хүмүүсээ харж ямар тоглогчийг авал зохих вэ гэдэг дүн шинжилгээгээ хийж ягаад авсан тохиолдолд таны багч амжилт үзүүлнэ гэж 100% итгэлтэй байна. Тийм учраас энэхүү подкастыг сонсож байгаа сонсогчдийнхоо багт нь бас амжилт хүсье. За тэгээд хамгийн гол юм бол мэдээж дараа 7 хоногт багууд хэдэн тоглолт хийх хуваарийг харъя. За дараа 7 хоног буюу NBA-гийн 20 дугаар 7 хоногийн хувьд бүх баг 4 болон 3 тоглолт хийх хуваартай байгаа юм байна. За тэгэхээр 2 тоглолттой буюу хамгийн цөөн тоглолттой өдөр бол байхгүй юм байна гэдгийг дуулах нь таатай байна. За тэгэхээр мэдээж хамгийн олон тоглолттой буюу 4 тоглолттой багууд нь хамгийн их байгаа юм байна. За тэгээд эдгээр багуудыг танилцуулах юм бол Boston, Brooklyn, Chicago, Cleveland, Dallas, Houston, Indiana, Memphis, Miami, Milwaukee, Minnesota, Pelicans, New York, OKC, Orlando, Portland, Sacramento, Spurs, Utah, Washington гэсэн 20 баг байгаа юм байна. За тэгээ мэдээж 3 тоглолттой буюу дараа 7 хоногийн хамгийн цөөн тоглолттой багууд нь Atlanta, Charlotte, Denver, Detroit, Golden State, Clippers, Lakers, Phoenix, Philadelphia, Toronto гэсэн 10 баг байгаа юм байна. За тэгэхээр мэдээж 4 тоглолттой буюу хамгийн их тоглолттой багуудаас тоглогч авах юм бол танд бол мэдээж ашигтай байгаа. За тэгээд дараа 7 хоногийн үед багууд хэд идэх өдөр хэдэн тоглолт хийх хуваарийг танилцуулъя. 1 дахь өдөр 7 тоглолттой юм байна. 2 дахь өдөр 8 тоглолттой, 3 дахь өдөр 9 тоглолттой, 4 дахь өдөр 4 тоглолттой, 5 дахь өдөр 10 тоглолттой, хагасаа өдөр 6 тоглолттой, бүтэнцэн өдөр 11 тоглолттой гэсэн ийм нэг NBA-гийн хуваар байгаа юм байна. За тэгэхээр мэдээж quality days буюу бага тоглолттой өдрүүд дээр гол ажиллаж тэдгээр өдрүүдэд тоглож авах юм бол танд илүү ашигтай байдаг. Тийм учраас 4 дахь өдөр бол 4 тоглолттой юм байна. Тэгээ 1 дахь өдөр 7 тоглолттой, хагасаа өдөр 6 тоглолттой. Тэгэхээр энэ 3 өдөр бол сайн ажиллаж энэ 3 өдөрт хүмүүсээ авч явах юм бол танд бол илүү ашигтай юм байна гэдгийг харж болохоор байна. За тэгээд back to back буюу одоо дараалсан тоглолттой өдрүүдийг танилцуулах юм бол одоо 1-ээс 2 дахь өдөр буюу 1-д 2 дахьд Spurs ганцхан дараалсан тоглолт байгаа юм байна. Тэгэхээр дараа 7 хоногийн ихэнх буюу одоо 1-д 2 дахь өдөр Spurs-с тоглож авах юм бол танд их ашигтай юм байна. Тийм учраас одоо Derek White ч юм уу, Patty Mills ч юм уу, тэгээ Bryn Forbes ч юм уу, Jakob Poeltl ч юм уу эдгээр тоглогчдыг харж агаад авах юм бол ашигтай юм байна гэдгийг харж байна. За тэгээ дараад нь бол 2 дахь 3 дахь өдөр
Pelicans, Thunder, Celtics, Wizards, Wolves, Nets багууд дараалсан тоглолтуудтай юм байна. За тэгээд 3 дахь 4 дахьд бол байхгүй юм байна. Тэгээд 4 дахь 5 дахьд бас байхгүй. 5 дахь хагасанд бол Hawks, Blazers, Grizzlies, Jazz багууд дараалсан тоглолтуудтай юм байна. За хагасны бүтэнцэнд бол Pistons, Cavs, Kings, Rockets багууд дараалсан тоглолтуудтай юм байна. За тэгэхээр эдгээр хуваарийг харж агаад танд илүү ашигтай хүмүүсээ хогноос авах юм бол танд илүү ашигтай байгаа гэдгийг хэлсэн байгаа. За тэгэхээр эдгээрийг сайн харж агаад хүмүүсээ аваарай гэдгийг зөвлөмөр байна. За тэгээ мэдээж дараа 7 хоногт сайн тоглож магадгүй хогноос авал зохих 5 тоглогчийг танилцуулдаг байгаа. За тэгээд хамгийн ихний тоглогчийг шууд танилцуулъя. За хамгийн ихэнд бол мэдээж Sacramento Kings багийн төвийн тоглогч Harry Giles-ийг онцлсан байгаа. За түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 30% нь эзэмшиж байгаа юм байна. За тэгээд мэдээж Giles-ийг онцлж байгаа шалтгаан нь бол сүүлийн үед бол үнэхээр сайн тоглож байгаа. Ялангуяа 2 дугаар сард те Rishon Holmes-ийг гэмтсэний дараагаар л үнэхээр сайн тоглох болсон байгаа. За тэгээд мэдээж Harry Giles бол үнэхээр авьяастай болон үнэхээр гоё тоглогч. Гэхдээ дандаа энэ өвдөгний асуудлаас болоод ерөөсөө жоохон тоглож байгаа л гэмтээд идэг ийм одоо залуу байгаа. За тэгээд одоогоор гэмтэлгүй үнэхээр сайн байгаад байгаа. Учираас нь түүнийг онцлсан байгаа. За тэгээд сүүлийн 4 тоглолтонд түүний хувьд 15.5 оноо, 8.5 самбар, 2.3 ассист, 0.5 стил, 0.5 блок гэсэн үзүүлэлтийг 59% довтолж, торгуулаас 67% шийдэж байгаагаар гүйцэтгэж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү үзүүлэлт нь бол үнэхээр сайн үзүүлэлт. Harry Giles-ийн хувьд. Тийм учраас хэрвээ одоо Rishon Holmes ирээгүй тохиолдолд түүний энэхүү үзүүлэлтийг нь байнга авах байх гэж удаа бодож байна. Тийм учраас хэрвээ танд төвийн тоглогч хэрэгтэй, самбар, оноо хэрэгтэй хүмүүс байх юм бол Harry Giles-ийг аваад үзэхэд бол үнэхээр алдахгүй сайн сонголт болно. За тэгээ мэдээж 12 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол үнэхээр тохиомжтой сонголт болно гэдгийг хэлмээр байна. За дараад нь буюу 2 дугаар байранд Philadelphia 76 багийн хамгаалагч Shaq Milton онцлсан байгаа. За тэгээ мэдээж эхний хэсэг дээр бол Milton үнэхээр их дурдсан. За одоогоор Milton яхаа эзэмшигчдийн 30% эзэмшиж байгаа юм байна. Milton гэдэг одоо энэхүү одоо шинэ од те баг Linsanity шиг нэг залуу гарч ирж байна. За тэгээд энэхүү түүний тоглолт нь бол тийм амархан унаад байхгүй болчихно гэж өвдөө бодохгүй байна. Тэгэхээр Simmons баг улиралд дууссан болохоор түүнийг аваад улирал дуустал үзэхэд бол үнэхээр буруудахгүй сайн сонголт болох юм байна гэдэг ийм одоо дүнэлтэнд хүрээд түүнийг онцлсан байгаа. За тэгэхээр Ben Simmons-ийн ажлыг бол үнэхээр сайн гүйцэтгэж байгаа. За сүүлийн 3 тоглолтын статистикийг харах юм бол 15.3 оноо, 4 ребаунд, 4.7 ассист, 0.7 стил, 1.3 блок гэсэн үзүүлэлтийг 60% довтолж, торгуулаас бүр 100% довтолсноор хийж байгаа юм байна. Тэгээд мөн энэхүү үзүүлэлт нь өнөөдрийн тоглолтыг оруулаг байгаа. Тэгэхээр өнөөдөр Clippers-ийн эсрэг 39 оноо. Тэгээд хэдэн 3 шидэлтэй ч байгаа. 8-3 шидэлтэй юу. Үнэхээр амар тоглолтыг хийсэн байгаа. Тэгээд Shaq Milton уул нь яг миний сая фэнтезид яг эсрэг багт маань байлаа. Тэгээд тэдний багийг бол суг дээш нь татаж намайг өстө газар хамраар мань шаалгасан ийм одоо нэг залуу байлаа. За тэгээд мэдээж түүний энэхүү тоглолт нь бол нэг тийм буураад л шилэхгүй байх гэж удаа бодож байна. Энэхүү үзүүлэлт нь. Тийм учраас Shaq Milton оноо 3 шидэлт ассист хэрэгтэй хүмүүс бол заавал аваарай гэж ховдоо зөвлөмөр байна. За тэгээд Philadelphia 76 баг дараа 7 хоногт 3 тоглолт хийх хуваарьтайж гисэн түүнийг аваарай гэж зөвлөмөр байна. За дараагийн буюу 3 дугаар байранд Denver Nuggets багийн довтлогч Jeremy Grant-ыг онцлсан байгаа. За түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 39% эзэмшиж байгаа юм байна. За Jeremy Grant-ыг онцлсан шалтгаан нь бол сүүлийн үед бол үнэхээр супер байгаа. Тэгээд Paul Millsap үнэхээр муу байгаа. Тийм учраас Mike Malone дасгалжуулагчийн хувьд бол Jeremy Grant-ыг илүү их тоглуулж байгаа. Түүний хувьд маш сайн байгаа. Довтлогоч гэсэн маш сайн байгаа. За тэгээд сүүлийн 2 тоглолтондоо 24.5 оноо, 4 самбар, 1.5 ассист, 1 стил, 0.5 блок, 2.5 3 шидэлт гэдэг үзүүлэлтийг дундалж байгаа юм байна. Энэхүү үзүүлэлтийг харах юм бол үнэхээр сайн байгаа нь бол харагдаж байна. За яг оноо нь бол жоохон буурна. Тэгэхдээ одоо энэхүү сайн байгаа үед нь түүнийг аваад ашиглахад бол үнэхээр буруудахгүй юм байна гэдгийг ойлгууллаа. Тэгээ мөн Майк Малон дасгалжуулагчийн хувьд бол Майкл Портер Жуниорыг бол баг ашиглахаа болчлоо. Сүүл дандаа тоглолт шийдэгдсэн үед бол
түүнийг гаргаж ирж байгаа. Тэгээд Майкл Портер Жуниор их уцаартай байх шиг үлээ. Тоглолтын дараа сэтгүүлчтэй яриа өгөхгүй гарч явж байгаа гэдгийг харсан. Тэгэхээр Майкл Портер Жуниорийн одоо нөгөө вайлын бол бараг дуусчлаа гэж хөвдө харж байна. Тийм учраас Жереми Грант бол энэхүү онцгой байгаа дээр нь түүнийг аваад ашиглахад бол үнэхээр буруудахгүй сайн сонголт болно. 12 болно. Түүнээс дээш хүнтэй лигүүд бол үнэхээр сайн сонголт болно гэж бодож байна. За тэгээ мэдээж дараа 7 хоногт Денвер Наггетс баг 3 тоглолтож гисэн. Түүний хувьд бол урам хугалахгүй байгаа гэж бодож байна. За дараад нь буюу 4-р байранд Minnesota Timberwolves багийн довтлогч Джеймс Джонсон онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 25% эзэмшиж байгаа юм байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт уул нэг айхтар гарчиг марчиг өгөөд подкастнда Назредийн цаг ирж ижлээ. Айхтар Назредэд итгэсэн чинь шал худлаа болж таарлаа. Тэгээд Назред яг нөгөө Мичел Робинсон шиг уулноо тоглох юм бол сайн ч гэсэн алдааны асуудал бол үнэхээр их орд юм байна. Тэгээд талбайд гараал 2 алдаа ягл тэгэл суудж байгаа. Тэгэхээр одоо Назредэд итгэл бол шууд буурсан байгаа. Тэгэхээр одоо Назредэд итгээд намайг сонсоод авсан хүмүүс бол уучлаарай те. Түүнийг одоо хаяарай гэж хэлмээр байна. За тэгээд Джеймс Джонсон яагаад онцлсан бэ гэхээр Назредийн хувьд бол тэгээ алдаа хийж суугаад байгаа. Сэлгэнээс бол Джеймс Джонсон гарч ирээд бол үнэхээр гоё тоглолтуудыг үзүүлж байгаа. Сүүлийн 4 тоглолтын статыг харах юм бол 15 оноо, 4.5 самбар, 3.3 ассист, 1.3 стил, 1.5 блок гэдэг үнэхээр солиотой all round үзүүлэлтүүдийг үзүүлж байгаа. Тэгэхээр Джеймс Джонсон гэдэг залуу нөгөө өмнө хэлсэнчлэн төвийн тоглогч холбогч гэдэг ийм одоо статтай учраас түүний одоо энэхүү үзүүлэлтүүд нь үнэхээр сайн байгаад байгаа. Тийм учраас түүнийг 12 болно. Түүнээс дээш хүнтэй лигүүд бол авахд бол буруудахгүй үнэхээр сайн сонголт болох юм байна. Катиг эртэл Назред биш Джеймс Джонсон юм байна гэдгийг өнгөрсөн 7 хоногт ойлгож авлаа. За тэгээд түүний одоо энэ all round үзүүлэлтүүдийг хэрэгтэй гэж үзэх юм бол түүнийг заавал аваарай гэж зөвлөхөөр байна. Тэгээд мэдээж Minnesota Timberwolves баг дараа 7 хоногийн хувьд 4 тоглолт их хуваартай учраас үнэхээр сайн тоглох байхаа гэж найдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн буюу 5 дугаар байранд Dallas Mavericks багийн хамгаалагч Seth Curry онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшигчдийн 35% эзэмшиж байгаа юм байна. За би энэхүү одоо подкаста өчигдөр буюу одоо бүтэн сантанд бэлддэг байгаа. Яг юу ярих уу те хэний талаар онцлох уу гэдгийг шийддэг байгаа. Тэгээ өчигдрийн хувьд бол би Kevin Porter Jr-ыг болон онцлоё гэж бодож ирсэн 5 дугаар байранда. Тэгээд түүнийг онцлохоор одоо хамаг статистикийг бичээд ингээд бэлдсэн байсан чинь өнөөдрийн тоглолт нь Seth Curry галзуураад түүнийг одоо 1-р хэсгээрээ ярьсан ч гэсэн түүнийг онцлох нь зөв юм байна гэдэг шийдвэрт хүрээд түүнийг одоо онцллоо. За тэгээд түүнийг онцлсон шалтгаан нь бол мэдээж энгийн сүүлд бол үнэхээр галзуу байгаа. Ахшигэл байгаад байгаа ер нь бол. Сүүлийн 9 тоглолтын статистик харах юм бол 18.9 оноо, 3.83 шидэлт, 1 стил гэсэн үзүүлэлтийг 38.8 минутанд дундалж байгаа юм байна. За тэгэхээр Seth Curry бол Rick Carlisle дасгалжуулагчийн хувьд бол үнэхээр итгэж байгаа. Тэгээ минутыг их өгж байгаа. Түүнийгэт нэг алдахгүй сайн тоглолтыг үзүүлж байгаа. Өнөөдөр ч баг 8-9 3 шидэлтийг хийцэн санагдж байна. Тэгэхээр түүний одоо энэхүү одоо hot streak нь бол цаашаа үргэлжлэх байх гэж бодож байгаа учраас түүнийг онцлоо. Тэгээд хэрвээ одоо таны хогдоор ч байх юм бол оноо 3 шидэлт тэ стил хэрэгтэй хүмүүс байх юм бол түүнийг бол заавал аваарай гэж хэлэх байна. 12 болон түүнээс дээш хүнтэй лигүүд бол тохиромжтой ийм тоглогчоо гэж бодож байна. За тэгээ мэдээж дараа 7 хоногийн үед Dallas Mavericks баг 4 тоглолттой байгаа учраас Curry танай оноо 3 шидэлтийг чинь аваад явчих واخа гэж бодож байна. За тэгээд дараа 7 хоног буюу NBA-гийн 2 дугаар 7 хоногийн таамаглалыг хүргэлээ. За тэгээд 20 дугаар 7 хоног гэдэг бол плей-офф эхэлж байгаа. За бүгдээрэнд нь плей-оффт амжилт хүсье. Тэгээд плей-оффт бол өмнө дурдсанчлан хамгийн гол нь сайн фэнтезитэй цагийг өнгөрөөж хүмүүсээс судалж тоглох юм бол танд бол амжилт бол ирэх нь бол тодорхой гэж ховдоо бодож байна. За тэгээ мэдээж миний энэхүү подкаст маань танд таалагдж байгаа юм бол цаашаага NBA үздэг, фэнтези тоглодог найзууд руугаа шеэрлээрэй. За тэгээд бүх одоо платформуд дээр маань, YouTube дээр маань subscribe дарж рейтинг өгөөрэй. За тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараар уулзтлаа. Түр бай.